яг нэг ийм тийм одоо ятгуур одоо хичээл заалгаж одоо өнөр ярьсан баг залуучууд байдаг болохоор сая манайхны баашнасаа олон улмууд баашаа тодорч байгаа ч гэсэн орчин нийгэмтэйгээ өнгөрсөн ирээдүй 3 цагаар холбож соён гэгэрхгүй даа том алдаа гаргаж байгаа. Заавал хүн хэдээ болох хатаж бас тэрнээс хөрөмжилж би одоо тэгээд харж явсан. Önce akşam soğuk düşürdü. Ben de bir metre yapacağım zaman aslında. Bu böyle 내게 간다가 хорошо. 내게서 суралцахад хэрэгтэй. Төлөвлөж болохгүй. Өөрөөр бидээс яа вэ? 5 атгах гэсэн юм энэ ингээд ингээд 3 атгаад хийчих бол юм байх юм. Аргагүй юм. Тэгээд залгасан чинь тэнгэрг нь хаагсан байгаа байхгүй. Бөөлж тэнд залбирх нь. Тэгээд тэнгэрг нь хагараад над руу залах боломжгүй тэгээд хураацсан байсан юм. Тэгсэн чинь 7 хоног яг онцны хэлсэн байна л да 7 хоногийн дотор хариуцлага тооцогдно гэж мэдгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр 3 хоножсэн чинь хэрэг ирээд үүдэн дээр нэр суучгаад тэд байшинтай. Тэгээ үүдэн дээр нэр суучгаад ингээд яах гэж байгаа нь мэддэхгүй нэг нэ. Гэсэн чи ямар ч мэддэхгүй шуунууд бас гэрийн тойроод ингээд ах юм. Тэгээд нөгөөх нь явж өгөхгүй байсан байна л да. Яг тэр хэрэг нэрсэн үед би одоо захны төв дээр орж ирсэн юм. Тэрнээс өмнө нарийн гөрөөс гэж байдаг шүү дээ. Одоо буур зүргээд эхлээд жижигхэн өвөртэй гөрөөс хөвж ирсэн юм. Гэрийн тийм. Тэгээд тогдоод ч юм уу яагаад ч юм гэрийн нуг тэгээд цавчлаад байгаа юм шиг байна. Тэгсэн нөгөө бэлэгдсэн байна бид нар чинь. Өөстө мундаг гөрөөс хөвж ирээд бараг сайн боллоо гэж бодсон юм байна л да. Жижигхэн өвөртэй гэж байгаа. Тэр нь болохоор 3 байсан баг. Тэгж зүрх хөвж ирсэн баг. Жижигхэн хөөрхөн ямаа шиг гэж. Ямаа шиг гөрөөс хөвжрээд гэрээ наад хөвтөд хөрөөсөн гэнэ. Тэгээд өвс идээд байгаа юм шиг байсан гэж байгаа байхгүй юу? Яг хажууд нь очсон чинь бүр өргөхгүй байна гэнэ. Тэг? Айхгүй өргөхгүй байна гэнэ. Тэгээд дараа нь яг тэр хэрээн үүдэн дээр ирчээд ингээ бүр согтуу юм шиг байгаад байна гэж байгаа байхгүй. Тэгээд хэрээг ойроос харж үзээ юм холоос л харж ирсэн. Яг ингээ тулаад ингэсэн чинь өргөж мөрөхгүй. Тэгээд ам нь час улаан байгаад байна яана гэж байгаа байхгүй. Хэрвээ тэгвэл та нар яах вэ те? Яаж ямар арга хэмжээ авах вэ? Яах ёстой вэ? Яг ийм асуултанд тулгардаг юм шүү дээ. Одоо бөө хүмүүс бид нар хэмээн чи ийм асуултанд тулгарна. Тийм ээ? Яг энэ үед чинь жинхэнэ амьтаа онгодтой тэр хуур хэрэгтэй. Манай дахиад байсан доо. Та нар бол эхлээд юугаар анхныхаа одоо те галын онгод одоо хуурны эзэн, гойгны эзэн, тэнгэргийн эзэн гэж биднэрт чинь тийм онгод байна шүү. Тэр маань одоо жинхэнэ тус болно шүү тэр үед те. Тэгэхээр манай шавнар бас тэн дээр бий чадлаа. Ягаад тийм юм тохиолдох вэ? Тэгэх юм бол ингэх ёстой шүү. Гэж хэлж сургаагүй л байгаа байхгүй. Хүмүүсээ шав авахгүй байх гэж байхгүй. Одоо онгод тэнгэртээ одоо бол гэсэн ялгаа сайхан гарчихсан. Бас нэг тэр жинхэнэ уугүй онг байна уу? Завсан юм байна гэдгийг тань сайн харж мэдэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас тэр өөрийгөө сайн хөгжүүлэх онгод тэнгэрийн хүчтэй ажиж тэр онг байна уу? Тавдаг байна уу? Завсан юм байна уу гэдгийг л тань сайн ойлгох хэрэгтэй. Тэгжиж хүний онг оруулах хэрэгтэй. Тэгээ тэр онг орсон сайхан зөө онгодын тэгээд сайн байгуулаад явчихдаг байхгүй. Тэр одоо хүйний тэр одоо дээд чинь ангийн арс гэдэг одоо бидний чинь ангийн арс маш багш. Тэр явж чайгаар сайхан хийлж хамгаалт тэгсэн өдрөл хамгаалт юм байна ч гэдэг чинь. Тийм хамгаалттай байдаг. Тийм хэтрүүлж их одоо усны хийгоодыг манай баяд усанд бол торго өмсдөггүй. Торго яман гэрдгөө дай. Цагааны угаас гэсэн бистан авсан миний толгойг харын толгойтой цагааны уг дараа нь босч ирсэн гэдэг юм хоёр тавтан яашаа тэгээд нэг бүхэн зүйлээ уцааралаар нь бодон гэдэг цаа зүйл яадаас яхад одоо
хүмүүс төрсөн мөхөөрөө нэг тийм заардсан зохиогдсон юм дээр зогсоос өөр аргагүй шүү дээ. Тэгээд зогсоод явж байгаа. За энэ дээр Ана.